Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нухчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүйг гэрэлтүүлж, үндэсний эв нэгдэл эрх ашгаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүйг мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгүй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. Хүн намын мөрийн хөтөлбөр үндсэн 7 хэсгээс бүрдэж байгаа. За тэгэхээр энэ 7 хэсгийн 5 дугаар хэсэг дээр батлан хамгаалах гадаад харилцаа, гадаад суугаа монголчуудад чиглэсэн бодлогоо гэсэн том хэсэг дотор тэргүүлэх технологийн нэвтрүүлсэн захим үндэстэн гэдэг заалтуудыг оруулж өгсөн байна. Тэгэхээр захим технологи гэдэг маань өөрөө одоо яг 21-р зуун дээр хамгийн чухал хэсэг болоод байгаа учраас одоо манай намын мөрийн хөтөлбөрийн бүхий л заалтууд дээр хуваагдан шингэсэн байгаа. Тэгэхээр тэдгээр заалтуудад ороогүй байгаа хэсгүүдийг нь бид нар тусад нь гаргаад яг энэ захим бодлого гэдэг хэсэг дээр бол оруулж өгсөн байна. За тэгэхээр энэ заалтуудаасаа та бүхэндээ уншиж танилцуулж өгье. Хамгийн ихэнд аж үйлдвэрчлэлтийн 5 дугаар ирэнд түүчээлэг захим үндэстэн болж дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэнэ гэж. За тэгэхээр бид бүхэн бүгдээрээ аж үйлдвэрчлэлтийн 4 дугаар ирнийг мэдэн шүү дээ. Энэ бол үйлдвэрлэлийн ирэн байсан. Харин 5 дугаар ирэн бол эсэргээрээ захим технологиор суурилсан захимжилтын ирэн болж хувирч байгаа. Тэгэхээр энэхүү ирнээс Монгол улс ерөөсөө хоцрох ёсгүй юм байна. Тэгэхээр Монгол технологийн олон компаниуд хөгжиж байгаа. Технологийн хувьд бол бид нар дэлхийгээс бол төдийлөн хоцроогүй байгаа. Гэхдээ энэ эрчимжилтэд хэдүүлээ алдахгүй байх нь маш чухал юм. За дараагийн заалт нь болохоор мэдээлэл технологи судалгаа инновацийн үйл ажиллагаа эрхлэхэд татваргүй чөлөөт бүсийг бий болгоно гэж. За тэгэхээр Европын нэлээд олон орн бол яг татваргүй технологийн тэм чөлөөт бүсүүдийг байгуулснараа дэлхийн технологийн том компаниудыг офсоо байгуулах, төвөө байгуулах тийм боломжуудыг нээж өгсөн байдаг. Тэгэхээр Монгол орн ч гэсэн яг энэ боломжийг дэлхийн компаниудад олгож өгөх хэрэгтэй. Энийг дагаад маш олон боломжууд нэгдэнэ. Тэгэхээр хамгийн ихэнд олгож байгаа боломж бол мэдээж ажлын байр байгаа. Тэгэхээр Монголд бол технологийн мэрэгжилтнүүд маань гадагшаага явж илүү үнэлгээтэй ажилдаг болвол энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дотооддоо дэлхийн компаниудад ажиллаад дэлхийн хэмжээний цалин авах боломжийг бид нар нээж өгөх бололцоо олгож байгаа. Хоёрдугаарт нь ямар бололцоо олгож байгаа вэ гэх юм бол мөн дэлхийн томоохон компаниуд маань өөрсдийн серверүүдээс эхлээд том юм бүтээн байгуулалтуудыг байгуулахад Монгол орны уур амьсгал өөрөө нийцдэг учраас татваргүй бүс болоод уур амьсгалын хувьд бол тохирж байгаа тохиолдол энэ хоёр өөрөө маш чухал юм одоо харилцан хамааралтай ач холбогдолтой Монгол орны хөгжилд бол нэлээд чухал юм заалт болж орж ирж байна. За гурав дахь нь хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг аж үйлдвэрчлэлтийн 5 дугаар өсөлт хүргэх шинэлэг технологиудыг эзэмших ур чадварыг хүүхэд залууст олгох хичээлийг мэргэжлийн ихтэй сургуулиудын хичээлийн хөтөлбөр тусгаж багшлах болгосон хүчнийг бэлтгэнэ гэж. За бид нар бүгдээ мэдэн шүү дээ. ChatGPT гэж гараад одоо бол яг ChatGPT-ийн 4.0 нь ажиллаж байгаа ч гэсэн 5.0 нь яригдаад эхэлсэн байна. Тэр нь ChatGPT гэж яг юу юм бэ гэхээр одоо хиймэл оюун дээр суурилсан технологиудын дэлхийд тэргүүлж байгаа хамгийн том одоо хиймэл оюун ухаан гэж ойлгож болно. За тэгэхээр энэ хиймэл оюун ухаан өөрөө дэлхийд бүхий салбарууд дээр бол хувьслыг авчирч байна. Том реформуудыг бий болгож байна. Ажлын байруудыг өөрчилж байна. Хүн төрөлхтний хувьд магадгүй боломжгүй байсан зүйлүүдийг яг одоо боломжтой болгож эхэлж байгаа.
Тэр энэ маш чухал ач холбогдолтой хиймэл оюун ухаан гэдэг энэ технологи маань өөрөө дэлхийг өөрчлөх гэж байгаа энэ технологиос монголчууд бол хоцрох хэсэг. Тэр яг Монголд өнөөдөр технологийн их сургуулиудад, дотоодын их сургуулиудад хиймэл оюун ухаанаар чиглэсэн, яг энийг мэрэгшүүлсэн хөтөлбөрүүд бол бага байгаа. Тэгэхээр бид нар энийг бол нэмэгдүүлээ, ач холбогдолтой болгоё. Дэлхийдээ хөл нийлэх тэр боломжийг олгоё гэдэг юм залтыг оруулсан байна. За дараагийн нэг чухал залт нь төр өөрийн үйлчлэгийг хувийн хвшлээр гүйцэтгэхдээ орлого хуваах эрхцэн орчныг бүрдүүлнэ гэж байна. Тэгэхээр төр болвол технологийн хөгжүүлэлт буюу одоо систем үйлдвэрлэл дээр ихэнхдээ тендер зарладаг. Эдгээр тендерүүд нь яг нууцгүй хэлэхэд бол ихэнх нь захиалагч нь тендер зарлахаас өмнө бол бий болцсон байдаг. Тэр энэ бол өөрөө сул тал. Магадгүй хаалганы цаана байдаг ч гэсэн бид нар бүгдээрээ мэддэг. Энийг бид нар тодорхой хэмжээнд өөрчлөлт хийя гэж байна. Тэгэхээр аль хэдийн үйлдвэрлэсэн байгаа маш олон системүүд мөн дээрээс нь дотоодын технологийн компаниуд байгаа. Тэр энэ компаниуд дээрээ одоо энэ зөвхөн захиалгын системээр үйлдвэрлэдэг биш, буцаагаад төр өөрөө үйлчлэгээ үзүүлэхэд нь энэхүү систем дээрээс мөн орлогочих боломжийг систем үйлдвэрлэгч компаниудтай олгох тийм бололцоог бий болгоё гэдэг залт юм байна. За 5 дугаар залтан дээр орон даяар өндөр хурдтай, хямд өртөгтэй интернет сүлжээнд бүрэн холбогдох бодлогыг баримтлана. Тэгэхээр Монгол орон нэг зүйлээр онцлогтой. Бид нар бүгдээрээ мэднэ. Маш том газар нутагтай. Дээрээс нь тархан суурьшсан байдаг. Тэр энэ тархан суурьснаас хамаарад өндөр хурдны интернетэд холбогдох тал дээр бол харьцангуй учир дутагдaltaй байдаг. Тэгэхээр энэ хүү үүрэн холбооны холболтын шийдлийг хүн намын мөрийн хөтөлбөр дээр шийднэ гэж зааж өгсөн биш. Энийг шийдэхин төлөө явж байгаа хувийн хвшлүүдийг дэмжин ажиллана. Ганцхан дотоодын хувийн хвшлүүд дээр биш, олон улсын яг интернет үйлчилгээ үзүүлэх шинэлэг технологиудад бид нар ямар нэгэн хаалтгүйгээр нээлттэй байлгана гэж байна. Тэгэхээр Монгол орнд саяхан Starlink-ийн интернет орж ирэхийн тулд нэлээдгүй олон шат дамжлагуудыг дамжсан байгаа. Заавал дотоодын үүрэн холбооны компаниар дамжина гэдэг жишээ нь заалттай, журам зохицуулалттайгаар хүртэл явж исэн. Тэр энэ заалтууд нь бол өөрөө буруу юм гэж үзэж байгаа. Тэгэхээр дэлхийд байгаа шинэлэг технологиуд дээр Монгол орон интернет хэрэглэн дээр ямар нэгэн хаалт байхгүйгээр нэвтрүүлэх болцоог олгосноороо дамжуулаад чөлөөт эдийн засгийн өрсөлдөөн үүсэж эргээд интернет хэрэглээний үн өртөгч гэсэн багасах давуу тал. Энэ нь эргээд магадгүй аслагдвал бүсэд суугаа, сумдад байгаа өс үеийнхэн гэр бүлөө залуучуудад суралцах, хөгжих, өөрийгөө нээх, магадгүй тэндээсээ ажиллах, амьдрах болцоо бий болгоход хамгийн чухал залтууд нэг. Иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийг чандлан сахиж буйсгэхэд хяналт тавьж хариуцлагын тогтолцоог сайжруулна. За тэгэхээр бидний мэдээлэл өөрөө маш эмзэг зүйл байдаг. Та бүхэн яг уцаа шалгаад үзэх юм бол дотоодын яг хэдэн компани аппликейшнийг ашиглаж байгаа вэ? За хамгийн том баг бүх хүний утсан дээр суудсан байгаа бол банкны систем аппликейшнуд байдаг. Цаашлаад финтек гэж ярьдаг зээлийн аппликейшнуд байдаг. За бүр цаашлаад e-Mongolia системээс эхлээд томоохон төрийн системүүд байгаа. За бид нар бүр ингээс зүгээр сонирхол суулгацсан байгаа жижиг аппликейшнуд ч гэсэн зөндөө байгаа. Тэр эдгээр аппликейшн болгон дээр орохдоо бид нар өөрсдийн хувийн мэдээллээ хуваалцж идэг, өгж идэг. Тэр энэ мэдээлэл өөрөө мэдээж нэгэн серверээр хадгалагдчихж байгаа шүү дээ. Яг төрийн мэдээллүүд бол өөрөө Монгол улсад дотооддоо дата төв дээр хадгалагдаж явна гэдэг гэх мэт заалтуудаа байдаг л да. Гэхдээ тэр дата төв дээр хадгалагдж байгаа ч гэсэн эдгээр нь өөрөө тухайн аппликейшнийг үйлдвэрлэж байгаа компаниудын өмч маягаар ашиглагдаж явдаг. За тэгэхээр энэ эмзэг мэдээллүүдийг өнөөдөр хар зах дээр гэж ярьдаг тийм зараал явж идэг. Бид нар бүгдээрээ мэднэ. Яагаад энэ өөрөө өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна вэ гэхээр хариуцлагын тогтолцоо гэдэг зүйлийг бид нар ерөөсөө шингээж өгөхтэй холбоотой. Тэгэхээр хувь хүний энэ эмзэг мэдээллийг бид нар ямарваа нэгэн байдлаар тухайн эзэмшиж байгаа компани задруулсан тохиолдолд үзүүлж байгаа тэр хуулийн хариуцлага дээр чангаруулъя. Энэ тогтолцоог нь илүү сайжруулснараа дамжуулаад хувь хүмүүсийн мэдээллийн алдагдлыг багасгая гэдэг ийм залтыг оруулж ирсэн байна. За дараагийн залт сонгуулийн санал авах үйл ажиллагааг захимжуулна. Гадаадд буй монголчууд захимаар сонголт оролцох болцоог бүрдүүлнэ гэж. За тэгэхээр гадаадд байгаа монголчуудын тоо хэдвэ гэдэг ингээд аваад үзэх юм бол 220 мянгаас бараг 300 мянгарт хүрдэг шүү дээ. Бүртгэлтэй бүртгэлгүйгээр аваад үзэхэд тийм. Тэгэхээр энэ олон иргэд маань Монгол улсын нийт хүн амын бараг 10% маань гадаадд амьдарч байна. Гэтэл эдгээр иргэдийн маань маш цөөхөн сонголт оролцдог. Тэгэхээр сая шинээр батлагдсан сонгуулийн тухай хуулиараа заавал монголчуудын Монгол орны консул ч юм уу эсвэл элчин сайд
биетээр байршсан байгаа тохиолдолд тэнд биеэр явж очиж саналаа өгөх боломжтой ийм одоо шийдлийг бол оруулсан байна л да. Гэтэл бид нар өөрсдөө хурд дан системийг хөгжүүлсэн, ийм Mongolia системийг одоо оруулсан, өөрсдөө захим үндэстэн болно гэж явж байгаа хүний хувьд одоо сонгуулийн хувьд бид нар мэдээллийн аюулгүй байдалтай маш сайн анхаарч одоо магадгүй блокчейн технологиг ашиглаж ч юм уу те сонгуулийг эрсдэлгүй байдлаар гэхдээ гадаадд байгаа монголчуудыг бүрэн оролцуулах. Тэдгээр хүмүүс маань өөрсдөө монгол хүн болж төрсэн тэр үндсэн эрхийг эдлэх энэ тогтолцоог нь оруулъя гэдэг заалт байгаа. За үргэлжлүүлээд маш сонирхолтой заалтууд орж ирсэн байгаа. Тэр гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулалт татах, доктортой хөгжүүлэх, олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах шаардлагатай хурцгаар хөтөлбөр инкубатор төвүүдийг орон нутгийн бүрчилсэн тойргуудад бий болгоно гэж байгаа. Тэгэхээр би өөрөө стартап бизнесээр бол удаан хугацаанд ажиллаад явж байгаа залуу. Тэгэхээр Монголд бол яг стартап технологийн бизнесүүд хөгжихэд бол үнэхээр хүндрэлтэй байдаг. Маш олон дарамтууд байдаг. Мөн дээрээс нь эдгээр технологийн компаниуд дээр хамгийн чухал зүйл бол яг сургах, зааж чиглүүлэх, бойжуулах зэрэг тэр хэсэг байдаг. За тэгэхээр Монголд бол яг энэ нөгөө бойжуулах чиглэлийн инкубатор хөтөлбөрүүд бол явагдаж байгаа ч ихэнх нь нийслэл төвтэй явдаг. Мөн дээрээс нь хувийн хвшлүүд ихэнх нь зохион байгуулалт явуулдаг. За энэ тогтолцоон дээрээс төр өөрөө яг бодлогын хувьд ороод ирээ. Тэгээд дээрээс нь орон нутгууд руу бас энэ одоо инкубатор төвүүдийг шилжүүлээ. Тэнд бас байршуулъя гэдэг энэ залтыг оруулж ирж байгаа. Энэ нь эргээд яг нийслэл рүү төвлөрж байгаа төвлөрлийг багасгахыг нөгөөтэйгөр одоо орон нутагт байгаа залуучуудад дэлхийн хэмжээнд гарах тэр технологийн бизнесийг эхлэх боломжийг нь олохыг, ажлын байрыг нэмэгдүүлье гэсэн ийм чиглэсэн бодлого байгаа. За цаашлаад захим шүүх, захим боловсрол, захим эрүүлэмд, захим иргэний бүртгэл зэрэг технологи суурилсан одоо технологиудыг бол нэвтрүүлнэ. Тэгэхээр e-Mongolia систем бол эдгээрийг хийхин төлөө бол зориод явж байна. Хүн намын мөрийн төлбөр дээр яг энэ одоо технологийн шийдлүүдийг улам цааш нь эрчтэй явуулъя, илүү цогцоорн болгохыг, бүхий л төрийн үйлчилгээг одоо захимаар авдаг болгохыг, ингэснээр төрийн даахыг бүтцийг бууруулъя. Эргээд иргэдэд одоо заавал цаг хугацаа орон зайнаар хамаарсан байдлаар очирлж авдаг эдгээр үйлчилгээнүүдийг одоо яг хүссэн газараас ухаалаг утас эсвэл компьютер, интернет байхад авах боломжтой болгоё гэж. За цаашлаад төрийн дата мэдээллийг ашиглах нээлттэй их хөгжлийг бий болгоё. Эдгээр мэдээллийг төрийн болон төрийн бас байгууллага, олон улсын байгууллага судалгаа шинжилгээнд ашиглахад дэд бүтц бий болгоё гэж. Тэгэхээр төрд өөрөө маш их дата байгаа. Гэхдээ энэ дата маань өөрөө ихэвчлэн юунд ашиглагдаад байгаа нь тодорхойгүй, дээрэс нь хаалттай байдаг. Гэтэл олон улсын байгууллагууд жишээ нь яг Монголд орж ирэхдээ хамгийн түрүүнд юу хүсдэг вэ гэх юм бол ямарваа нэгэн байдлаар боловсруулаагүй түүхий датаг итгэл үнэмшил бүхий түүхий датаг авахыг хүсдэг. Тэгэхээр тухайн датагаа өөрсдөө арга зүйгээрээ боловсруулад хаана хэрхэн хөрөнгө оруулалт хийгээд энэ улсад одоо ирээдүйд нь хэрэгтэй тэр санхүүжилтийг олгож болох юм бэ гэдэг зүйл орж ирдэг л дээ. Тэгэхээр энэ тал дээр нь энэ төрийн нээлттэй датанууд байхгүй байгаад байдаг. Хоёрдугаарт нь технологийн бизнес гэлтгүүгээр Монголд ер нь бизнес эрхлэе гэхэд дата судалгаа мэдээллүүд маш хомос. Ихэнх нь яадаг вэ гэх юм бол их сургуулийн багш нар ч юм уу те өгөөд тухайн датаг одоо төлбөр төлж боловсруулдаг тийм. Тэгэхээр энэ нь өөрөө тусдаа хаасаагүй явж идэг бол энэ төрд аль хэдийн байгаа штэ. Нээлттэй болгох ч юм даа. Юуг нь нуух юм бэ те? Нуух мэдээлэл гэдэг бол өөрөө иргэдийн мэдээлэл, эмзэг мэдээлэл байгаа. Тэрийг ялгаад өгчөөл гэдэг ийм зүйлийг оруулж ирж байгаа. За үргэлжлүүлээд орон нутгийн болон нийслэлийн төсөвт эдгээр үйл ажиллагаанд иргэдийг захимаар санал илгээх оролцоог хяналт тавих нэгдсэн системийг бий болгоно. Тэгэхээр орон нутгууд дээр тэгээд за нийслэл дээр аваад үзье л да. Нийслэлд одоо таны амьдарч байгаа дүүр хоронд ч юм уу ямар нэгэн бүтээн байгуулалт хийхдээ уул нь бол танаас санал авч явах хэрэгтэй. Гэтэл энэ төр дээр байдаг нэг захим веб дээр болон аппликейшн дээр болон байдаг л гэж ярьдаг. Гэтэ хаана яаж байршсан, хэн тэрийг ашигладаг гэх мэт нь бүгд ойлгомжгүй. Тэгээ бүгдээрээ тусдаа нэг юм линкүүдтэй, бүгдээрээ тусдаа аппликейшнтэй. Тэр олонний чинь бид нар ингээд бүгднийг татаж аваад тухай болгон дээр ашиглаад байх хэцүү шүү дээ. Тэр энийг яг нэгдсэн нэг систем болгоё. Энэ магадгүй одоо төрийн үндсэн системтэй холбоотой байя. Ингэснээрээ дамжуулаад бид нар яг амьдарч байгаа орчин дээрээ саналаа өгдөг болёо. Хяналттай болёо. Төсвийн ч гэсэн хянах боломжтой. Жинхэнэ утгаараа бид нар нөгөө ярьдаг шилэн гэдгийг чинь буцаагаад нэмэлтээр нөгөө талд нь одоо шийдвэр гаргах төвшин дээр нь бас оролцдог болгоод хянах төвшин дээрээ ч гэсэн оролцдог болгоё гэдэг ийм залтыг оруулсан. За одоо хоёрхан залт үлдсэн байна. Тэр нь төрийн байгууллагын үйлчлэгийг захимжуулж иргэд хурдан шуурхай үйлчлэгээ авах боломж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төрийн бүх шатны үйлчлэгийг захимаар авах, өртөх зардлыг бууруулах боломжийг судлан хэрэгжүүлнэ гэж байна. Тэгэхээр төрийн үйлчлэгийг авахд мэдээж зардал орно. Та ухаалаг утас ч юм уу компьютер ашиглах шаардлага гарна. Дээрээс нь интернет үйлчлэгээнийхээ төлбөрийг төлнө. За тэгэхээр энэ үйлчлэгээний зардлыг буулгах боломжууд юу байд юм бэ? Магадгүй датаны тэр зарцуулалтын хэмжээг багасгах ямар боломжууд байна вэ?
магадгүй олон систем рүү орохгүй ганцхан системээс авснараа дамжуулаад энэ зардлууд буурах уу. Тэгэхээр бидний хувьд болохоор судалгаа шинжилгээнд дээр суурлаад ямар ч үсэн энэ зардлыг таны амжиргаан дээр дарамт болохгүйгээр багасгаж өгье гэдэг залтыг оруулсан байна. Хүн нам 2024 оны сонгуул ялттай болснараа тасан зогсох боломжтой болгоно.